Дундгов аймгийн прокурорын газраас зөнхлөн үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна. 2024 он гарснаас хойш захим сүлжээгээр бусдад залилуулсан гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс нэг дахин өссөн бөгөөд 40 гаруй хүн 372 сая төгрөгөөр хохирчээ. Иргэдийн захим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр захим орчинд залилуулах тохиолдол буурахгүй байна. Дундгов аймгийн хэмжээнд эрэг үеийн 17 урдуур зүйл заасан залилах гэмтрүүл зөнхлөн үлдэгдэж байна. Тэр дундаа захим мэргэжлээр дамжуулан бусдад залилуулж гэмтрийг орхиж болж байгаа тохиолдол өмнөх оноос нэг дахин өссөн үзүүлэлттэй гарсан. За энэ төрлийн гэмтригээс өршлөн сэргийлэх зорилгоор аймгийн гэмтригээс өршлийг сэргийлэх салбар зүйлтэй хамтран захимын цаана залилах нэртэй нөлөөллийн 2024 оны 9-р сард бол зохион байгуулсан. За энэ төрлийн гэмтриг нь захим орчинд үлдэгддэг. За ийм учраас аймаг сумдын олон дагагчтай Facebook группийн админтай уулзалт зохион байгуулж за мөн пэйж хуудасуудаар тухайн гэмтригээс өрсөн сэргийлж чиглэлээр бэлтгэсэн мэдээллийг байршуулах түгээх зэргийг ажил арга хэмжээг бол зохион байгуулсан. Цаашид мөн аймгийн гэмтригээс өрсөн сэргийлж зүйлтэйгээ хамтраад захимын цаана залилагч 2 бас ирэх жил зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Захим орчинд залилан хийж байгаа хүмүүс ихэвчлэн иргэдийн хамгийн ихээр ханддаг орон нутгийн пэйж хуудасуудад зар мэдээлэл байршуулж бусдыг залилдаг байна. Тухайлбал буцалтгүй тусламж олгоно, хямд машин зарна, жолооны эрх сэргээн зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд урьдчилгаа төлбөр шилжүүлж хохирчээ. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж захим залиланд өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээнүүдийг орон нутагтаа зохион байгуулжээ. Прокурорын байгууллагатай болон иргэдийн гэмтрийг зөрчилөөс өрсөн сэргийлэх чиглэлээр бол бас нэлээдгүй ажил арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. За үүнд бол бид гэмтригээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор прокурорын байгууллагын саналаар энэ уулзалт зөвлөгөөнийг бас зохион байгуулж хамтарч ажиллаж байсан. За зөвлөгөөнөөс бас тодорхой төрлийн гэмтрийг бууруулах энэ салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжруулах зорилгоор бас зөвлөмж гаргаж за энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тал дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой санал санаачлаг гарган 15 сумтайгаа хамтарч ажилласан үр дүнд бас энэ зарим тодорхой төрлийн гэмтрийг бас гаралт буурсан юм үзүүлэлттэй байгаа. За мөн прокурорын байгууллагатай хамтраад бид энэ хүүхэд залуучуудыг энэ захим гэмтрийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бас нөлөөллийн томоохон ажил арга хэмжээнүүдийг энэ жилийн хувьд зохион байгуулж хамтарч ажиллалаа. За энэхүү арга хэмжээг бас зохион байгуулснаар энэ хүүхэд залуучууд захим гэмтрэг гэж үеийн, захим залилан гэж үеийн гэдэг талын мэдээллийг бас тодорхой мэдээлэлтэй болж өөрсдөө бас энэ захим гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэлтэй болж авсан эерэг үр дүнтэй ажил болж байгаа. Захим залилангийн гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй тулд сэрэмжтэй хандаж, сайтар нягтлж байхыг тус прокурорын газраас уриалж байна.